сайн сууя. Хамтрагч Жүрүү. SBN телевизээр суугаад харуулan Happy 31 нэвтрүүлгийг халуун ам бүлээрээ одоо тоглон үзэн суугаа бүх одоо Монголынхаа ард түмэнд энэхүү гайхалтай үдшийн мэндийг хүргэж байна. 19 жилийн турш үзэгч та бүхэнтэйгээ учран зоолгож оны онцлог гайхалтай эрхмүүдийг зочин хоймортой урьж оролцуулж халуунт нь уур амьсгалтаагаар нэвтрүүлгээ эхэлдэг байгаа. Тэгэхээр эндийг одоо үдшийн мэнд хүргэе. Чимэнд. За тэгэхээр өнөөдрийн бас зочин хойморт маань гайхалтай уран бүтээлчид ирсэн байгаа. За ингээд өнөөдрийнхөө уран бүтээлчдийг та бүхэндээ танилцуулъя. За мөнхөр хамтлагийнхаа маань хүрэлцэн ирсэн байгаа. Чимэнд. Чимэнд үргье. Заснаар зөөлөн гүнийг зэрэг сонсголонд олон дуу туйргсан 24 жилийн түүхтэй мөнхөр хамтлагийнх нь болон бизнес карьераа амжилттай хөгжүүлэхийн хажуугаар Ундика гэмээр хүрээ уран бүтээлээ тасралтгүй гаргаж яваа дуучин Ундрмадар өнөөдрийн зочноор хүрэлцэн ирлээ. За 25 он хэр өнгөрсөн бэ те? За 25 оны зорилт маань одоо те хэр хувь бэлэлттэй байна. За 26 онд юу төлөвлөж ийн гэдэг хэмжлэн те асуултаар бол эхэлдэг. За тэгээд мэдээж мөнхөр хамтлагийн ахлагч Лавс Сэрэнгээсээ эхэлье. 25 он бол маш их төлөвлөсөн жил байсан. Би тэд 26 онд бас нэг том юм төлөвлөсөн байгаа. Тэр нь бол хамтлаг маань байгуулагдаад одоо 26 онд 25 жил болж байгаа. Нэг мэдсэн чинь тийм болчих. Бид гурав нэг ангийн хүүхдүүд төмөр замын 20 дугаар сургуулийг төгссөн. 1-р ангиас хамт сурсан. Үйлдэлбэрээ үзэсгэлэнтэй байлаа. Евроши. Ур булан төгсдөг. Хүлээт. Таны хосоохон хөвсөл. Уулууд. 2001 онд хамтлаг байгуулагдсан гэж ярьдаг. Яагаад гэвэл бид нар нөгөө нэг анги байсан болохоор 10 жилдээ хамтлагаа байгуулаад тэгээд яг төгсөх жилээсээ л оноо ботцсон байхгүй. Тэгээ 26 онд 25 жил болно. Тэгээд одоо тэрний бэлтгэл ажил бодох, ярилцах, төлөвлөх цаашаа ер нь 25 жилээ хийх юм уу, хийхгүй юм уу, хэрэлдээд ах юм уу, маргалдаад ах юм уу, ихтэй байх юм уу гэл те. Ер нь хамтлаг бас хэцүү шүү те. Би ч бас хийдэд хамтлагтай байсан. Нилээдэг тараасаа гэж. Тэгээд ойлголцоо цаашаа явах юм уу, эсвэл ингээд яах юм гэр гэртээ тэгээд түнжлээ нөмрөө твцэх юм уу гэл те. Зөндөө юм ярилцсан. Тэгээд бид нэр ойгоо хийхээр болсон. Оо за баяр үргэлж. Тэгээд бид нэр одоо 25 жил болж байгаа болохоор одоо урд нь хийсэн бүтээсэн энэ бүх зүйл энэ ажлаа шууд ингээд улдаа гიშгэж болохгүй байгаа. Цаашаа өргөжлүүлнэ. Тэгэл байх. Тэгээд цаашаа 30 жил 40 жил гээд ингээд дуулаа явцгаая гэж хоорондоо ярилцаад гарын үсэг зураад натратаар орцсон. За тэр амлалтаас буцсан бол бас нэлээд өндөр бас төлбөр мэлбэртэй байна уу баг натратаар орсон гэхлээр. Нэргээ шүү дээ нэргээ. Мөнхийн залуу байна да 25 жил гээл яг л нөгөө төрх яг хэвээрээ. За манай тэгвэл хавгийн маань хувьд л за хамтлагаа одоо буцаж баазах тий. За 26 оны 25 жилийн ойн одоо ажлыг төлөвлөсөн бас маш завгүй жил болжээ гэж ойлголоо зөв үү? Зөв. Тэгээд бид гурав ч одоо уруулаа харилцаа шийддэг ер нь. Тийм тэгээд тийм байна. За манай одоо Ундика маань за дөрвөн зочны маань нэг онцгой байгаа. За Гялтгнуулж байна. за 25 он амжилт бүтээл хэр байв? За сансан зорьсон ажлууд нь хэр бүтэмжтэй байв? Тэ? За миний хувьд болохоор яг 2025 он бол яг уран бүтээл талдаа гэхээсээ илүү би бас нэг хуваараа бизнес хийдэг. Тэгээд бизнесийн маань хувьд яг ийм одоо нөгөө ковидоос хойш нэг юм уналтаас буцаад нэг жоохон сэргийлт авах гээд агүй их юм одоо бэрхшээл тийм туулах хэрэгтэй асуудал юмнуудыг агүй их туулсан. Тэгээд хувь хүнийхээ хувьд бас одоо нөгөө нэг хүрэх ёстой туулах ёстой тэр юм одоо ингээд нөгөө туулаа дуусч байгаа юм болоо тий яг одоо нэг юм хувь хүний одоо ингээд нэг зорьсон юма биелүүлчихээр хүн чи яг нэг заа нэг ингээд нэг юм гоё нэг ялсан юм шиг гоё мэдрэмж авдаг шүү дээ. Яг тийм одоо ялалттай маш их одоо сорилттай адал явдал ихтэй тийм жил байлаа. Тэгээд би яг 2025 он гарах үед яг 20
5 он яг 1 сард яг нэг хид хідэн юм нэг зорилгоо тавьжсэн байхгүй. Тэгээд тэр зорилгоудаас маань ерөөхдөө нэг 70-80% таа бол биелсэн. Тэгээд нэг дутуу үлдээсэн зорилго маань яг одоо хүний нөгөө бүхэл хүмүүсийн хувьд ч одоо хамгийн чухал зүйл бол нөгөө эрүүл мэнд байгаа шүү дээ. Тэгээд эрүүл мэндийн хувьд яг ингээд нөгөө байнгын тасал хөдөлгөөнийг хэвшүүлнэ гэсэн зорилго маань жоох нөгөө биелээгүй санагдаад тэгээ яна 25 оноо дуусах төвчөө шүүгээд нэг жоохон дүгнэлт хийсэн чинь тасалыг ганц орхичиж. Тэгээд за одоо ядаж одоо юу хахаас өмнө те гээд одоо нөгөө тасал хөдөлгөөний онгорхаас өмнө гээд амжаад нөгөө нэг халуун явганд бүртгүүлсэн байж нэг ямар ч үйлдэл ямар ч гэсэн ядаж бүртгүүлээд нэг үйлдэл хийгээд оноо ингээд дуусгая гэж бодоод тэгээд тийм жил байлаа. Тэгээд сая яг лавгахыг хэлжсэн чинь 25 жил болсон гэд яг ярьжсэн чинь би бас яг ер нь би яг анх хизэнээс хэлж дуулж эхэлсэн юм бол ингээ бодсон чинь би бас чи намайг хүүхэд байх гэсэн шүү дээ. Тэгэхээр чи би одоо бас 22 жил хөрхөн болсон байдаг шүү. Яг ингээд нөгөө би чинь дийлэгт аявих нөгөө юм хамтлагуудын одоо тахилтуудыг аявих нөгөө багасаа дуулсан. Тэгээд яг хизэнээс дуулж эхэлсэн юм бол гэхээр яг 2004 оноос хийж дуулсан байхгүй. Тэгэхээр чи одоо 26 он гарахаар ч 22 жил болох ч юм байна гэдэг яг хүүхэд байх гэсэн шүү дээ. Сажила тий хүүхэд ахт яг нэг юм ах нар байсан тэгэл. Тэгээд одоо тэгэл арин байгаа хувийн амьдрал за ажил урамтайдаа хэрхэн зохицуулж байна. Бас мэдээж 24-өөс 25 он шилжихэд бас тодорхой хэмжээний зорилго зорилт тавьсан 25 оны нийлүүлэлт хэр байна. Ер нь 24 онд яг ер нь яадаг л 31-ний орой их жилийнхаа төлөө гаргачихдаг. 25 оны төлгөө бол яг гаргасан байх юм мэдэж байна. Ер нь бизнес шүү тий бүгдийг бүтээж амжуулсан баг 99 удаа тий Бараг л давуулсан байна тий. шинэ уран бүтээлүүд ер нь хийгдсэн байгаа. Тэгээд ер нь гарах завгүй л ер нь сая 25 онд ер нь бол айгүй их нэг тоглолттой жилүүд байлаа тий гадаад дотоод Япон, Америк гээд олон газруудаар тоглолтоор явлаа. Тэгээд урилгаар их явсан. Тэгээд солиг гахаа гэж уран бүтээлийн тий гарах завгүй л байгаа байлаа та тий. За миний хувьд бол 25 он байнас одоо хувийн амьдрал, ажил амьдрал явуулсан нэг өөрчлөлтүүд байсан. Тэгээ би бас одоо хамтлагтаа эргийн ирэлт одоо комбак хийж байгаа. Одоо сар гарan болж байна. Бас нэг өөр орчинд өөр газар, алс хол газар байж байгаад шал өөр салбарын чиглэл одоо ажил шийдвэрлэж байгаад одоо буцаж одоо хамтлагтаа эргэн ирээд бас миний мөрөөдөл одоо хамтлагийн 25 жилээ яг одоо сайхан үнэхээр гоё хийж бүтээгээ бас сайхан түүх бүтээ гэж боддог. Одоо бас тэрэндээ ингээд хамтлагийн хоёртойгоо нэгдээд хүчээр нэгтгэхэд одоо бас энэ 25 жилээ хийх гэж байгаа маш их баяртай байна. Сая бид шинэ сошиал 2 ингээ уран бүтээл студид дуугаа бичүүлсэн байна. Удахгүй бас одоо клипнийхэн зурганд одоо орохоор хоёр найзтайгаа сэтгэл санаа шулуудан хамтдаа одоо ингээл аялал маань ингээл үргэлжлэл явж байгаа. Сая манай сайхан ярьж ин л да 25 жил ингээ өнгөрсөн хэд яг хоо би бодоход одоо нэг 12 3 жилийн юм шиг санагдаад байгаа байхгүй 2001 онд бид нар 10 жилээ төгсөөл хамтлаг байгуулж ирсэн. Одоо ингээл 2001 онд одоо төрж исэн хүүхдүүд байна одоо 25 таа залуучууд байгаа байхгүй харахад айгүй тийм сайхан одоо манай хөтлөгчийн өндөр нууртуудаа сайхан залуучууд байдаг шүү дээ. Хамтлаг байнаас одоо тэр чинээтэй бас юм өндөр сайхан одоо нэг хүний хэмжээнд харьцуулахад маш гоё санагддаг. Манай нэвтрүүлэг бол юу байна түүгээрээ дайлдаг. Тэгээд таларсан сэтгэлийн илэрхийл Mercy брэнд байгаа. За ингээд бас Mercy-гээр дайлаа. За тэгээ уудаг жимс гранины байгаа. Шингэн жимс грани. Бага сахартай илүү хэмжээтэй. Big Quartz milk. Таны баярын ширээг жимэх өгсөн бол бүтээг. Мерсиг бол хаач хад бас гоё шихуун амтнд гинт айлд найз өгт очихоор нэг бэлэг болгоо өгчөөд бас нүүр баатан нүүр тахардаг шүү. Энэ одоо яг хаа кологос биднэлтэй сот янз бүрийн тоник янз бүрийн дринкүүд байдаг бас гоё шүү сая нэг авахаар бас сав баглаа шилтэй баярлалаа сайхан байна тий. За ингээд сайхан цаашаа үргэлжлэнэ хэдүүлээ. За манай нэг нэвтрүүлгийн болон байгаа. Гинтийн бэлгэнд дуртай юу?
бүгд л дуртай л Хэн бол хэдийн бэлгийн дуртай тий. Nice шүү дээ. За тэгээд та дөрөвдөө нэг ийм жижигхэн нэг ийм хөөрхөн бэлгийн ийм хайрцагтай ийм бэлэг бэлдсэн байгаа. Тэгээд тэр бэлгээ гэхдээ юу өөртөө олоороо гэдэг. Тий. Ойрхон байгаа. Ерөөсөө л ингээл иргэн тойронд чинь байгаа шүү. За тэгээ нөгөө нөгөө бэлгэний чинь доор бол яг өөртөө чинь нэр байгаа. Тий. За ямар бэлэг үлээ. бэлэг хаагур байдیں۔ Бичигнэл хайчих. Ингээд байж юм. Оо тий. Зурмод гээл одоо. Тэгээд ширээ жижигхэн шүү манайхаа. За яг ийм хайрцагтай байна гурав. Тийм нөө за минийх уу. За тэнд За тэгэл урагш. За нэг байх шиг байна да. Тавганы нэг гаргаад ирсэн. Ямар баяр гэмээ. Энэ нэ зах. За нэг. За. Энэ доораас нэг Оо шүү. за. Шавгаа. Ямар баяр гинэ. Аа тийм үү. Хоёр болоод байгаа юм уу? Бэлгээ задлаад. За тэгээ дотор нь яг юу байна тэрийг ингээ бидэнтэй Танилцуулаач. За. байна тий. За мерси бол байна. Мерси. За дотор нэг текст бичиг бол байна. байна та. За Ямар юу. баяр 2025 онд мөнхийрээ хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ хэр олон удаа агаар салхинд гарсан бэ гинэ. За. Яриад ээжтэй бүгдийг ярина Харин шүү. тий. Нөө. За 25 онд одоо хэр байгальд гаруу гадагшаад өтгшөө явуу тий. Юу хийвдий. Агаар сайхан биз? За агаар ер нь 7 хоногийн тэгэл 5 тагсаа болгол гарсан дөө. Оо за завгүй өнгөрсөн байна Сайхан тий. агаартай юм байна. Аа. Хагас тийм 5 тагсаа болгол. Тэр Тэр юу гэхээр дандаа ажил ингээл хослуулаад. Тэгээ гарахтаа голцоо хаашаа явах вэ? Нэгний Ер нь дооч ч нөө амралт энэ төр яаж нэ эсвэл Шууд Гол- хөдөө мөдөө явна тэгэл тий. тэрж мэрж явна. Зөв. Аа. Би нэг заслан мөсөн дээр очино гэл. Яг үнэ. За Гэр бүлтэй. байгальд очиод голцоо юу хийж их юм бэ манайд? Гэхдээ тэгэл стил ажилтаа тэгэл маха идэл хаас нэг пиу болоо тий. За манай Ундика. За ундика. За тексттэй сайхан. Бас мерси байна. За мерси байна. Дээрээ. За юу гэж яах юм? За юу хогтол текст гараад ирлээ дээ. Инээ чи. Миний нэрийг нөө За. Ундика гэсэн инээ тавьсан. За. Ажилдаа ойрхон гэртээ байх нэгэн тансаглал юм. Танаа гэр энэ хэсэгт хамаарагдах уу? За ер нь бол бас ийм хөгжилтөө жоох ийм егөөтэй юм асуулт байгаа гэдгээс анхааруулж хэлье. Ажилдаа ойрхон гэртээ Ер нь ажилтайгаа ойрхон гэрэл амар уу? Тий амар. Одоо манай Монголын нөхцөлд тийш дээ. Одоо нэг амар их төвжрээтэй. Тэгээд одоо хүний тий амьдралт чи одоо цаг хугацаа гэдэг юм чинь ингээд өнгөөр хэмжигдэшгүй хамгийн үнцэнтэй юм байгаа даа шүү дээ. Тэгэхээр тэр яг нэг олдж байгаа тийм хайрын цаг хугацаа ингээд төвжрэл дон өнгөрөх гэдэг амар харамсалтай санагддаг байхгүй надаа. Тийм учраас минийх угаасаа ажил гэртэйгээ угаасаа ойрхон бидээ. за. Тийм нэг тийм 10 минут талхаал орчдөг шүү дээ. Тийм хүүхдүүдийнхаа сургуулийг ч гэсэн яг гэртэйгээ ойрхон сонс. Би ер нь төвчрээнд одоо юм бүтээмжгүй одоо цагийг одоо ингээд нэг юм хайр өнгөрөх айгу одоо харамсалтай санагддаг. Тэгээд ер нь өнгөрөхгүй байхыг айгу хичээдэг байхгүй юу? За тавгаа маань. Машины зогсоол хайж явах үедээ өөрийгөө тайвшруулдаг нууц үгөө сонирхуулаач гинэ. За ер нь би бол одоо ингэдэг өглөө гэрээсээ гараад ажил хөөцөлтөн. За тэгэл одоо шууд ингээл зогсоол олох юм бол зүгээр тэр өдөр бол тэгэл бүр тасархаа болох юм шиг тийм сэтгэл чинь би бол төрдөг. Тэ? За өнөөдөр алах юм байна. Янда. Тэ? Зогсоол бол тэртээ дэргүй байхгүй гэдэг сэтгэл зүйтэй явдаг. Оо за. Тэртээ дэргүй байхгүй тэгээд тэрийг бол нөгөө цагийн зогсуултаар зогсуулна шүү дээ. Тэгээ хэрвээ жоохон эртэн ч юм уу очих юм бол зогсоолтой байна. Оройдод очих юм бол угаасаа байхгүй. 2 цагийн өмнө очиж 2 цаг хүлээ ивэл гэдэг ч юм уу те. Тэгэнгүүт юу яана? Ер нь тэрэн дээр стресстэй болцсон. Уурлахаа болцсон, зогсоол байвал байхгүй байхгүй. Сүүлийн үед бол машингүй явъя гэж их боддог болсон. Алхахыг Яг үнэ тий. өвчөө өрөө сайхан гараад тавьчихъя гээл те. Тэр нь арай хурдан стресс байхтай тийм. Ер нь одоо яг хуу нэг бодлын бас их хотын амьдрал бас нэг үе бодоход бид нар тасаадах шиг санагдаад Тасч байгаа. тий.
одоо яг үнийг хэлэхэд нэрэл одоо тэгэл хаанч том хотод л бол зогсоолын асуудал угаасаа хүнд байдаг тий. Тэгэхээр бол хүмүүсийн нөө машин хэрэглээ бол бас харьцангуй бага байдаг шүү дээ. Яг амралтын өдрөөр машинаар хөдөө гадаа хол зорчдог гэдэг ч юм уу. Ажлын өсөндөө бид тэр гоё сурж ин да тий. Сурж байна. Гэхдээ яг зөвөр нэг жоохон стрессдүүлээд байгаа нь юу байх вэ уг нэг 3.5 сая. Тий? Уулан тий. Энэ тав газар нодогтой тий. За сайхан уус төр ярих уу. Харин ингээд нэг жоохон явах шиг тий. За баярлалаа. За мана Адгийн тэмээний ачаан дээ гэж. Мерсигээ бас бүр 4 мерси байна шүү. Оо за. Баярлалаа мерси дээ. За юу гэнэ? За Цэ Бачиргалын таны хувьд 2025 оны зуны аяллаа үеэр тохиолдсон санаанд ормгийн адлын явдал өнгөтөр ярина уу гинэ. За өнгөтөр ярина. За ер нь манай Бачиргал ер нь хэр ярьдгөө. За мань ингээд тэгээд гэл. Ер нь бол айгүй ярьдээ шүү. Нэг аламжтай харилцсан. Тэгээ аламжтай гэж 25 оны аялал хэр за. Чинь. За айгүй олон л байгаа шиг байна да. Гэтэ уг нь бол бас ингээд нэг хальт жоохон ингээд дурсамжаа яриад эхлэнгүүт гой санаа ороод ирдэг юм ба. Сүүл бид нар сая дахин ярдэр бас үргэлж явлаа. Тэр бол тийм шүү дээ. Сая бид нар сая юусэн дахин руу явсан байна нэ. За. Яг хойныг яг 100 гэж юм л да. Одоо өвөл болчхоор яг өвлийнхээ энэ юунд хамаг майнд энд байгаа юм л да. Сая бид нар яг хоёусэн дахин сая 11 сар эдэм лээ. 8 сая бас юу тоглолт хийсэн. Явахтаа яг 3 хамтлагийн гишүүн маань яг нэг машинд явах хэвээр. Тэгсэн чинь бид гурыг гуруулаа аяг өөрөөсөө машиныг аваад найз нөхдүүд аваад тэгээд 3 нөхөр чинь ингээд замын халтрахаа гулгаа их байсан. Аяг удаа авсан бохгүй. Тэгээд гуруулаа бибинийгээ хүлээгээд тоглолтоосоо хоцорсыйгээд тэгээд үзэгчд маань бараг ингээд 3 цаг хүлээлээ гэдэг. Уг нь хотоос ит гарсан. Байгалийн юунаас болоод тэр мөн хөгжилтөө болсон л доо. Явж байгаа байдал бибинийгээ зам дээрээ бүтээгэж өрөөл. Ямар амир. Тэр машин бирж байгаа мэт юм биш. Айцтай. Бараг хамт явцсан бол амар ээж үгээр яриад. Тэгээ мөгшин баач гэнэр чинь тэгэж айж байхаараа сорин сэн бол ээжээ аава маа. Машина бас би бол өөрөө барьж явсан. Тэгэхээр бас нэг хамт явж байгаа одоо найз зүйл юм байна бас. Би өөрөө бас их жолооч хүн хүмүүсийн бас амин нэсийг яаж байгаа бас машин юутал байсан л да. Хариуцлагатай бодол тэгээд тэр бас халтрахаа гулгаатай энэ бас би үзэгчтэй 3 цаг хүлээлээ. Тэтэст бут аваад. Тэгтээ 3 цаг хүлээлгэсэн боловч ороод бас ойлгуулчихж байгаа маа. Яагаад тэгэхээр лавга бас хойно ирж идэг мега тохиолч хувцас солилцсон. Хүмүүс нь хүлээгээд харна. За хоёлаа гараад нэг 2 дуу 3 дуу дуулчих. Тэгэл лавгаагаар бид хоёр гараа 3 дуу дуулсан. Тэгээ хүмүүстэй лавгаа минь яг энэ ойрхон ирсэн мөн одоох ирлээ гэд. Тэгээ хүмүүстэй аягаа нэгт ингээд цаг агаарын байдлыг ойлгоороо. Хоёрт бид нар ингээд өнөөдөр энд яг нэг 8 дуу 10 дуу дуулах байсан бид нар 15 дуу дуулнаа. Хүлээлгэснийхээ бас юу шүү гэдэг бонусаа ингээд гоё ойлгуулсан л та. Тэгээ авлагтай гээд. Тий. Тэгээ ойлгочихсон. За янз. Тэглгүй яах вэ? Ер нь бол бас аялалд бол маш олон бас тий сонирхолтой бөгөөд адал явдал бол гардаг. За ингээд дараагийн болон да. Бүгдээрээ орцгой. За ялангуяа манай залуучууд бол дартс бол тоглодог бах тий. Тий. За. Тий. За тэгвэл шууд буцаагаас эхэлнэ. За бадах. Хоёрхан шийдэлт хийх юм зөв тий. За. За хоёуланг нь онцох юм бол өөрөө сонгоод авчих. За манай гэрте ганцаараа. За. За угаасаа гэрте ганцаараа. За үнэн сууж. За баярлаа. За би аваад очноо. Гарын мэлэг байх болохоо тий. За. За энэ ч одоо сайхан. Лөө яндарх нөө гэдэг. тий. iPhone 18. За энэ юу гэнэ? Яндаа. За Гарын мэлэг байна. За дараа гэлээ. За тавгүй шууд гарч тий. За. За хоёрсон. гарын тий. Ханаас эндээс үү? Айгуу шийдлээ хөөдгөө. Чид ямар амар. Чу. За өвлөө юу? Хопчу. За автална. За өвлөө өгөөгөө. За ер нь бол гэхдээ хоёр зам хоёулаа л бас зоогдчих шүү. Ер нь бол
Нүгшин 26 онд асал солиоруулах нь да. За сууж. За энэ юу гэнэ вэ? Уртай байна яа. Гарын бэлэг чинь бондгоо юм бэ? Энэ зөндөө юм байна. Уучлаарай. За шийтгэл авчээ. За шийтгэлийн өгчээ тий. Өөрөө сайхан уншаад тэгээд Сайхан биелүүлээ явчих. Зэлэг. Та хийсэн галаад чинь болох бололцоотой хүн бэ гэж. Гэдгээ одоо сорж үзэх боломжийг олгож байна. Яг энэ зургийг дуурайж 30 секундын валетийн позыг барьж үзүүлнэ. За зураг нь энд байна. Аа. За манайх харж байгаа. Ямар муухай ялуун зураг байна. За ямар ч байсан за нэг хөл дээрээ зогсоод нөгөө хөлөө хойш нь тавиад тэгээд ер нь гараа зөрүүлэх нь. Тэгээд 30 секунд гэж хамтдаа тоолчих тий. Хүлийн зүрүүс. Миний өндөө туслаа чинь яг позо яаж хийж аваад байна. За би туслая. Би туслая. За зүүн хөлөө аваад зүүн хөл дээрээ зогсоод баруун гараа өргөөд хойш нь өргөөд дээш нь тий. За тэгээд баруунаа хойш нь өргөөд биш яг гараа эсрэгээр нь. За. За нөгөө гараа урталтаа. Жог урталтаа. Тий. За тэр хөлшөө өргөн шүү. За бэлэн үү? Ажлын баруун хөлөө өргөн. За бэлэн үү? За 1 2 3 1 2 3 4 5 мөрөглөө. Болоо гэж 30 секунд. За заавал хөдлөх албагүй. За юу лэнк тий зөв. За 6 7 8 9 10 11 12 13 14 За баярлалаа. За шинэ Кэрээр ер нь хэр байна? Бас хурган ажиллаж байна тий? Тэг би одоо охиноо валет ч юм болоо гэж боддتي. За. Тий тэгээ одоо Тэгвэл одоо бас охинтойгоо хамт бас явж байгаа. Тэ аав өх хоёр үзэлбэр өдр бас үзэж энэ чи бас гоё болчихж байгаа юм биш үү яг. Тэгэл мэдээ тавиад. Ондаг кам. За амжилт. За энэ докторчлын зурагнаас. За. Яна ондохгүй л яг. Бооцор хамаагүй хоёлоо онцлоо л. Ер нь жоохон хүчтэй шүү. Ваа за мондоо. Зүг. За алийг авах уу? Алина гэж чаа. За. Тийм Санта. За яг гол руу нонцсон За сууж тий. Санта дээр бол бүр гүйцэтгэлтэй онсон шүү дээ. Хэрэгсээ яг онс. Таглаа. За. За уушаал явчлаа да. Тийм байна тий. За минь нэг өглөө тий. За яасан. За шийтгэл байна. зүгээр. Эдгээр хүүхэлдэйн киноны дөрүүдээс та өөрийгөө алинтаа нөлөө төстэй гэж бодчих. За эхнийх нь За Пиноккио тий. Энэ гараад ирж байгаа юм биш үү дээ. За хоёрдугаар за ширээ. За энэ биш ээ. За ширээг биш. За гуравдугаар нь Маша. За дөрөвдүгээр нь за энэ нөө нэг Зупиодигийн хамгийн удаан хөдөлгөөнтэй нэг юм Каст чинь Зутопиг тий. байдаг. За энэ бол Мадагаскарын Анаш байна. За яа шууд харагдсан шүү. Яа гэмтгүй би одоо Би одоо зөв шууд хараад л зөв ах уу Аль дүр төрх болоод үйл хөдлөл одоо магадгүй зүгээр ингээд те нэг юм яриа хөөрөө дотоод Охин юм уу да гэж. за аль нь илүү те ах юм бай гэж. За би бол гэхдээ сая нэг дүртэй болоод их л адилхан харагдлаа. тийм үү? Тийм. За аль нь гэж тайлбарлаа. Яагаад? Чухам яагаад сонгоо гэдэг тайлбартай болохоор. За Маша юм уу? За Маша. За Маша. Яхаа. За надад бол гэхдээ энэ яг нөө амар янзаатай инээд юм байна. Харин тий. Манай нанаш инээдтэй болоо. Тэгээ шууд адилхан Харин гэсэн юм. адилхан харагдлаа. За. Би бол яг царай төрөх гэхээсээ илүү нөгөө сахилахгүй дүрээр нь тий. Маш ямар сахилахгүй шүү дээ тий. Тэгээ би багтаа бол ер нь айгу сахилахгүй байсан байхгүй юу? Тийм үү. Тий. Яг би өөрөө сандгүй юм. Гэхдээ нөгөө цэцэрлэгт байхдаа
юу яажсан гэсэн. Нэг өдөр ээж эмээ хоёрынхоо нөгөө бүх нөгөө манайдан алтан нөгөө үнэт идэлүүдийг нь бүгднгийн аваад цэцэрлэгийнхаа багштай аваад өгсөн байсан гэсэн. За Тэгээ манай тий дайсан зэрэг байсан үү? тэгээ манай ээж эмээ хоёр мэдхгүй нөгөө баахан үнэт идэлүүдээ хайгаад одоо ямар сони гэрт одоо хулгай орчин гэж амаргүй яачдаг байна гэ гайхаа. Тэгээд нэлээд олон хоног хайгаад бүр ингээд нөгөө нэг яатсан бүр ингээд нөгөө гайхаж байгаа шин ингээд нөгөө яаснаа мэдэхгүй санахгүй хүмүүс чинь тэгээд яг нэг цэцэрлэгээс намайг авахсан чинь цэцэрлэгийн багш нэг хэд хоногийн дараа илэг гаргаж өгч ирсэн гэсэн танаа охин энэ нэг баахан юунууд аваад ирсэн нэрээгээд тэгээд дижсэн. Тэгээд манай чинь нөгөө жоохон бахад нөгөө 9 давхарт байдаг гэсэн байхгүй нэгдүгээр бол тэгээд 9 давхарт би нөгөө нэг үүдэнд байсан нөгөө нэг ширхэгч гутал үлдээхгүй бүх готлнуудаа цохоор гаргаа шидсэн. Яа. Тэгээ хаашаа энэ Нэг бахаага яриа ичлээ. Ингээ харсан бас бүрхэн их адилхан юм байна. тэгээ би хараа жоохон бахтаа бол амар сахилахгүй байсан хгүй. Тэгээд амар их нөгөө нэг хан ман хаалга маалгануудаа дандаа ингээд нөгөө нэг бодож мудаа синшээ аваа ураад амар сахилахгүй дайсны зэрэг байсан ингээд манай ээж имээ ах мах гэснээр гэдэг ярьдаг байхгүй. За тэгвэл яалчгүй маашаа байсан байна. За дурсамжаасаа болцсон баярлалаа. За мига. Ингээд болох юм. Яа. Гайгүй одоо. Машигийн зан гарах уу? Одоо бол гайгүй. За гэринч. За буг. За айлын ах маань. За гэрийн. За гэринч. Хараад Илэг байх гэж бодчих шүү дээ. За гэринч дээр. Баяр үргийн гарын бэлэг. Бэлэг тавь гэж бодож юм гэсэн яг үү. За тэглгүй яах вэ? Маш амжилттай оролцсон та бүхэндээ бид бүхэн бүгдэнд нь гарын бэлэг угаасаа бэлдсэн байгаа. Тэгээ манай шилгэд авсан хоёр маань бас маш мундаг. Яах нүг гэж харсан. Тэгээ мундаг фоц барьсан. За сайхан багийнхан дурсамжаас суулцсан. За ингээд түг авсан. за баярлалаа. За манай Tulip брэнд тэр дундаа Veloderm гэдэг ийм гоо сайхны бүтээгдэхүүн байна. баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Ансаг мэдрэмж эмгтээлэг төр. Таныг тодорхойлох төр төрх биес амьдрал бол аялал. За ингээд дараагийн болонд оръё. За миний гарт SBN телевизийн нэг 4 мэдээ байна. Тэгээ онцлог мэдээ, оны онцлог мэдээ. За тэгээд эзэдтэй оны онцлог мэдээг өгнө. Тэгээд энэ хүү мэдээг бол өөрөө сайхан тод уншаад тэгээд яг санал нийлж байгаа юу, нийлэхгүй байгаа юу гэдгийг бас бид бүхэндээ хуваалцнаа. За ингээд бүсгүйгээс эхэлье. Цаана тасан. Сайхан тод дугаар оны онцлог мэдээгээ үндик уншнаа. Энийг яах юм би одоо чангаар унших юм Тийм. Тэгээд яг тий үний юм уу, худлаа юм уу тий? Яг Үзүүлээ сэтгэлээ бидэнтэй хаваалцаач. За. Оны онцлог мэдээ. Ундика химик тайзны нэрээр уран бүтээлээ гаргадаг дуучин бүсгүйн үндсэн ажил нь юу вэ гэж байна. За, олон улсын бизнес форумд оролцоод явааг нь харвал амжилттай бизнес хатагтай харин шинээр төрүүлж буй уран бүтээлүүдийг сонсвол яалтчгүй дууны урлагт хааштай дуучин бүсгүй бололтой. Тэрээр 2026 онд бизнес урлаг хоёрыг хослуулах болов яах бол гинэ. За яах вэ? Яагаад таагуур ямар хурц семинард ороод яваад байна? Яг гоё асуулт байна. Таагуураас дуулаад. За тийм форумд оролцоод явааг нь харуул гэсэн. Тэг ер нь би ч одоо 18 оноос хойш яг тасралтгүй. Яа энийг одоо 18 оноос хойш яг тасралтгүй бизнес хийгээ явж байгаа. Тэгээд яг би ч нөгөө нэг үндсэн мэрэгжил маань бол нүүр амны согогдслын хэмж мэрэгжилтэй. Шүдний хэмж ахгүй. Тэгээд яг шүдний хэмж чинь ингээд нэг олон цаг сууж ажиллах хэрэгтэй болдог. Тэгээд нуруу айгу нөгөө нэг өвддөг яг эрүүл мэндийн асуудал
тай байгаад байгаа учраас нөгөө эмчээ хийхээ болцсон байгаа. Тэгээд бизнес рүү орсон. Тэгээд яг Amway бизнесийн хувьд бол яг нөгөө би чинь одоо нөгөө 7 жил анагаах тасралтгүй сурсан ямар ч бизнесийн мэдлэг юуж байхгүй шүү дээ. Тэгээд яг Amway бизнес дээр бол айгүй их нөгөө нэг энэ өөрөө нөгөө дэлхийн компани шүү дээ. Тэгэхээр айгүй дэлхийн хэмжээний одоо стратеги, маркетинг, дэлхийн хэмжээний гоё сургалтын системээр хөгжүүлдэг учраас айгүй гой суралцаад хөгжөөд юм нөгөө бизнес одоо хүнтэй харилцах те бизнес борлуулалт хийх юм чадруудыг айгүй гой суралцаад ингээ явж байгаа. Тэгээд суралцахын тулд бизнестэй одоо илүү ахиц твшил үзүүлэхийн тулд байнга суралцах хэрэгтэй болдог. Тийм учраас ингээ нөгөө байнгын олон улсын форум те бизнесийнхаа югаар ингээ айгүй суралцаад явдаг. Энэ бол үнэн байна. За тэгээд хамгийн гол нь урлаг бизнес урлагтаа бол авч явна үстэй тий. Тийм авч явна. Би бизнес women л гоо. Яг аль алиг нь мэдээж хослуулна. Гэхдээ яг миний хувьд болохоор би яг бодож исэн байхгүй яг өнгөрсөн жилээс айгүй их нөгөө бодоо. За ер нь уран бүтээл дуу одоо би ч яг ингээл хүмүүстэй дандаа хамтарч дуулсан л дуунууд байдаг болохоос яг өөрийн юм нөгөө нэг соло яг юм уран бүтээлүүд байхгүй. Тэгээд яг 2026 оноос эхлээд яг дуундаа илүү нэг жоохон анхаарад уран бүтээл жоохон одоо ингээ хөвширж штэ гэдэг. Тэгээд хөвшрөхөөс өмнө бас ингээ 10 удаад эхэлсэн байна. Тэгээд ингээ нөгөө багасаа бас нөгөө ингээ дуунд дуртай ингээ бас олон жил яг ингээ тийм урлаг тааштай ингээ дуулаад явцсан учраас яг дууга бол ингээ дуртай юмаа хүн чинь ерөөсөө ингээ нөгөө болж чаддгүй мэлээ. Тэгээд цаанаасаа дуудагдаад байгаа тийм. Тэгээд хөвшрөхөөс өмнө гэдэгхгүй юу. Дөчрөхөөс өмнө ямар ч нэг яг өөр ингэсэн гой солоо уран бүтээл юмнууд одоо гаргая гэд яг 2026 онд бизнесээсээ илүү их одоо уран бүтээл тал руугаа илүү төвлөрч ажиллах гэсэн зорилгоод ерөөхдөө тавьсан явж байгаа. За баярлаа. За ингээд Мигагийн маань онцлог мэдээ гарт ночлоо. За юу гэнэ вэ? Он цагийн бэрхшээлд сөхөрлгүй 20 гаруй жил хамтдаа уран бүтээлээ төөрөж байгаа Мөнхөрөө хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг Мега буюу Мигмар Баяр 2024 оны Олон хийд тоглолтоос хойш сураг алдарвуу гэнэ. За 2026 онд гэр бүл болон хамтлагтаа адил тэнцүү цаг гаргаж шинэ уран бүтээлээрээ эргэн ирээсэ хэмээн фэнүүд нь хүлээж суугаа гэсэн шүү гэнэ. За ер нь бол сураг алдарсныг нь бол учрыг нь бол ойлгоцсон би л. Манай үзэгчдээр ойлгосон болов яасан бол нэлээд хөдөө гадаа явсан байна. Дадаа нэг болгоно. Тий ганц хоёр бивэр л угаасаа эхэлсэн байна. За энэ мэдээ үнэлэлтэй юу? Тий? Санал нэгдэж байна уу? Үгүй санал нэгдэхгүй л шүү дээ. Тий тоглолтоос хойш сураг алдаргүй гэхээр одоо байнгын л байсан л да. Тэгээд ер нь бол тий одоо ерөнхийдөө Мөнхөрөө пэйж дээр бол энэ тэнд ерөөсө бүхэл нөгөө явж байгаа газар хаана юу хийгээд явж байгаа бүхэл тайлангаа ерөнхийдөө тавиад явж исэн. Тэгэхээр бол энэ дээр бол санал нэгдэхгүй байна. Сураг алдраагүй гэж. За мэдээж бол гэр бүлтэйгээ бол цагийг бас ер нь бол их их цагийг ажил одоо тий уран одоо энэ нөгөө урлагийнхаа ажлыг хийнгээ нөгөө гэр бүлээ аваа явчихдаг гэсэн. Нөгөө ийж хөдөө одоо нэг наадам 100 жилүүдээр тоглолтоор ийж явах болгондоо зарим явах гайгүйхан шиг тий гоё байгальтай газар руу явахдаа гэр бүлээ аваа явчихдаг гэсэн. Гахвар. Тэгээ хослуулчихдаг гэсэн. За тэгвэл Мегамонд л өстой ажил амьдралыг хослуулдаг залуу байна. За ингээд дараагийн онцлог мэдээ. Багын найзтайгаа хамтран поп хамтлаг байгуулж урлагийн гараагаа эхлүүлсэн хамтлагийн ахлагч Лавга энэ түүхэн ойд зориулан ямар сюрпризийг дотроо төсөөлж яваа болоо гэж. За юу яг Мөнхөрөөч юу н поп хамтлаг юм уу хипхоп хамтлаг? Манай хамтлаг хипхоп гэж ярина. Тийм тий. Хипхоп дотроо салаалах юм бол поп тахилттай арилжааны гэж ярддаг. Тийм мусклаар дуулдаг хамтлаг. Энэ бол Америк одоо бүгдэнд нь байдаг. Ихэнх үедээ бол жоохон хад үзэгддэг байсан. Одоо бол хүлээн зөвшөөрөгдсөн. Commercial тий. Commercial тий. За тэгээд энэ гоё асуулт байна. Би бол хамтлагийн одоо тэр ахлагч гээд байгаадаа бол за тэр яг ерөн зүгээр энэ хамтлагийг одоо жоохон удаан ошин тогтночоос өшөө энэ үерхэл нөхөрлөл удаан байгаасаа гэж
маш хүсдэг. Тийм болохоор мэдээж энэ 25 жил дээр бол өөрийнхөө зүгээс бэлтэж байгаа надад бодож байгаа сюрприз янз бүрийн байгаа. Дээр нь би одоо энэ хамтлагийн харьяаллаас зарим үед гармаар байдаг. Ягаад гэвэл би дуулдаг. Тэр нөгөө одоо дуулдаг хоолоогоор дуулдаг гэсэн үг. Тэгэхээр нөгөө хувийн карьер ганцаараа ганц бүрийн дуу хийгээ үзчих юмсан. Найзтайгаа бол хийж үзчихсэн. Манай сонсогчд бол дуртай байдаг. Би маш баярлдаг бас. Тэгээ одоо 25 жилдээ зариулаад бэлтгэсэн дуунууд маань байгаа. Тэрийгээ гоё гаргаад клипчүүлээд гэсэн одоо зөндөө юм байна уу. Мөнхрээ хамтлагийн дуучин Цэ Бачиргал буюу Батуух хаагур юу хийж явна вэ гинэ. Монголын боулингийн спортын тамирчин, спортын дэд мастер маань уран бүтээлээсээ илүү дурлаж хайрлаж спорттой энэ ондоо түлхүүн анхаарвуу гинэ. Ирэх онд урлаг спорт хоёрын алиг нь илүүд одоо тавих төлөвлөгөөтэй яваа юм бол гинэ. Зас гоё юу вэ? Би яг спортын мастер цолтой. тий. Оо вау. Тэгээд Монгол улсын шгшээ багийн одоо тамирчин. Би яг нэг нэг хэлэхэд урлаг спорт мэдээж аль алинд нь жоохон дуртай. Гэхдээ би Жохон дуртай. боулинг болон саксан бөмбөг урлагаас илүү дуртай. Яг тэгэхээр Спорт би яг одоо хүртэл яг ингээ сакс боулингээр хичээлдэг. Одоо манай найзууд лиг гэдэг одоо Friends League гэдэг байдیں۔ Тэр лигт одоо бас нэг бас удаан хугацаанд саксаа тоглодог. Бас нэг боулингээ тоглохдоо нэг амьдралын тэр янзын стресс, депрессив гэдэг бүхэн юм мартаад ингээ хөлсөө гаргаад айгүй гоё байдаг байхгүй. Тийм боулинг бас гоё шүү тий. Тэ боулингийн спорт байна бас нэг харахад айгүй easy хүн харахад зүгээр л аваад ингэж тийм гэсэн боловч хүний одоо бүх биеийн булчин ажиллана. 50% скил, үлдсэн 50% нь хүний одоо сэтгэл зүй байхгүй. Яг тэр финийг яаж унгаах вэ? Эхний хар бүгдийн ихний цогцолтоор страйк хийх үү те. Маш харахад easy боловч бас айгүй тийм одоо амархан биш. Нэм бас хүний цаг хугацаа, хүч хөдөлмөр, эдийн засаг бүх юмаа ерөөдөө зориулдаг тийм спорт байхгүй. Нууц бол хэдэн жил тоглож байна? Би одоо 11 хоноос хойш тоглож байгаа. Яг Азийн наадам 2-3 Азийн наадамд явжсэн Монгол улсын шгшээ багийн тамирчнаар. Тэгээ бас гоё спорт бас энэ одоо бас ашимд одоо боулингийн хамт олондоо бас шинэ жилийн баярын мэнд хүргэж байна. Тэ. За тэгээ яалтчгүй спорт хүн юм байна. Сайхан 26-нд тэгээд яах юм бэ? Мэдээж аль нөгөө нэг улсын авраг болон яс нэг тоошин тэмцээнүүд болдгийг лиг миг тэндээ оролцоод явна. Ажил амьдрал яаж байгаа хамтлагийн хувьд бол мэдээж маш том одоо зорилт байгаа прожект одоо хамтлагийн 25 жил рүү мэдээж ирүү орно. 10% жоохон ингээ зайгарвал сакса боол ингээл тоглоно. Баярлаа. Баярлалаа. За гоё. За ингээд та бүхэнд бас оны онцлог мэдээнүүдийн дурсгал болгоод үлдээч. За баярлалаа гоё зургтай. Баярлалаа бэлэг Маш байлаа. баярлаа. За ингээд дараагийн болон маань манай ер нь оролцогч нар сурхаа хэр хардаг вэ? Баан бол яг хай нэг нэг чухал юм үед бас нэг жоохон анзаарч шүү. За нүүдэл судал мод Аа яг хийхээс тийм. Үсний одоо юм болохоор шүү дээ. Тийм үеийг л үзсэн. тийм. Тэр хүлээрээ харчжтэй би бол хүчээр барыг заримдаа хараач нөгөө энийг харчий гэж. Харин ингээд шүү гэдэг. За манай Лесбен зурхаатай болсон байгаа. 26 оны зурхаа. За тэгээ та бүхэнд бас 200 гаруй улс орон шинэ жил он солигдох мөчөд бас өөрсдөө бэлэгддэг тийм Ямар гоё. зурхаагатай бэлэглүүд байдаг юм байна. За манай дөрөв харж байгаад яг хуу дөрүүлээ өөр их сонгож болно, адилхныг сонгож болно. За шууд эсгэлчтэй. За алийг сонгох уу? Тий. За байж. За яг хуу би энийг сонгож байна тий. За энд юу нэ? Outland sign. Шотланд дуу гинэ. За энийг бол сонгож байгаа юм байна. За Ундика. Бид энийг сонгоё. за энэ за Мексик балхнууд юм биш үү? За Би тэрийн том ахтайг нь сонгоё. олон хамартай залуу гинэ үү? Том хамартай залуу. За окей. За тийм шүү тэгээд. За би үлдсэн ногоо нэг юм байна. Ногоо нэг. Авахсаж олон Авахсаж болно шүү дээ. Би тэр ногоо нэг авчих. Оо за. Ногоо навчит вандуу гэд. За маш сонирхолтой. За миний одоо тайллуудыг нь хэлж өгөө За, тэгье. За энэ чинь скилч. За. За энэ дууг сонгосон та 2026 онд
олон найзтай болох нэг ортой байна шүү. За, өнгөрсөн бүхэнд баяртай гэж хэлэх мөч. За, энэ дууг 1788 онд Роберт Бернсийн бичсэн бөгөөд за хүмүүсийг гар гараасаа барилдсан халуун дотнд орон зайг бий болгохыг ерөөдөг байна. Олон найзтай болох нэ. Тийм байна. За тэгээд шотландчууд маань олон найзтай болохын бэлэг тэмдэг гэж энэ дууг Гар гараасаа бэлэгшээдэг юм байна шүү. Тэгээ гар гараасаа барьж энэ дууг дуулдаг гэж. За 26 онд л маш олон найзтай болох нэ. Танилыг бүрээгээд хийлээ л та нэрэ. За манай Нэрэ 3 4. За манай Ундика манд бол Мексик талах сонгосон. За ер нь л бүсгүүчүүд л бас энэ нарийн баавд их тагтай байдаг. Нарийн баав бол эдний Тийм шүү. нөлж өгнө. За. За таныг 2026 онд Аз үргэлж ивэн. Мексик талах пандусе буюу зуурмагта зоос хийж жигэнсэн бялуу байдаг. За зоостой зүсэмлийг авсан хүн шинэ ондоо хамгийн азтайд тооцогддог байна. Оо манай монголоор бол нөгөө зоостой буух юм шиг. Тийм байна тий. Вау. Азиандаа гэж. За тэгээд зоостой талах идчихүүлээд даалаад өгөх юм байна шүү дээ. За. Нэг бас хэрэгжүүлээд үзээрэй. За манай том амартай залуу гэж. За. За. Гэхдээ эн чинь бас нэг энэ том амар бас нэг буян бах уу бас нэг том буйны илэрхийлэл баха. Юу ч өөрөө том амар хамраад гарч ирлээ. 2026 онд хүсэл бүхэнтэй сэтгэгчлэн бүтнэ. За. Испани Каталон ардын аман цохиолоос гаралтай домогт 1-р сарын 1-ний өдөр 365 хамартай болсон нэгэн залуу өдөрт нэг хамраа алдсаар бүтэн жил нуугдаж амьдэрсний эцэст 12-р сарын 31-нд олонний дунд ил гарахт нь хамар нь ганц болсон тухай домог өргөмж байжээ. За. Ер нь бол ингээл 365 хоног нэг хамраа гээгэлсэн байна. Одоо зорилгын төлөө ингээ алхамаар явдаг байх нь шүү дээ, тий. За тэгэл яг нэг л зорьсон нэг мөчөд одоо пүм гэл зорьсон зорилгоо биелүүлээд хүсэл бүхэнтэй сэтгэгчлэн бүтнэ гэж байна. За манай Баток ногоон навчд бандуй гэсэн. За, ногоон навчд бандуйг сонгосон та 2026 онд хувийн хөгжилдөө бүхнийг илүүтэй зарцуулнаа. За. Ногоон навч нь эд хөрөнгө хөгжил дэвшлийн бэлэгдэл юм. Америкийн нэгдсэн улсын өмнөд хэсгийнхэн шинэ жилээр ногоон навч бандуй эдхийг нэгт тавьдаг байна. За баярлалаа. Эрүүл мэнд тий эд хөрөнгө одоо Хөгжил дэвшлийг бэлэгдэх шүү. Яа. За энэ одоо Баток гэдэг бас Ерөө дотор шээ. За томорсоо. Яас мэдээлэх болчлоо. За. За ингээд маш сайхан зурхаа байна. Баярлалаа. Тэгээ 26 онд ингээд тэгээ хүсэл бүхэн ингээд сайхан сэтгэл бүхэн гэж бас өрөө ёо. За. Баярлсан сэтгэлийн илэрхийлэл ярьсан. Өөрөөр гэрэлтүүл Соромск. Бусдаас үргэлж нэг алхмын Сэк. За гацуураа чимгэлнэ. Одоо энэ 100 баруунд байгаа манай студийн гацуурт одоо зочид маань бүгд хүслээ бичээд 26 онд тийм ээ хүслээ шивнээд откритэн дээр бичээд ингэ чимгэлсэн байгаа. Тоглоомоор биш. Зочдынхоо хүслээр дүүрэн гацармууд те. Тэгэхээр та дөрвөн маань бас хүслээ бичээч. За тэгээд бид бүхэн бол та бүхний энэ одоо хүсэл мөрөөдөл зорилгыг бол уншихгүй. За магадгүй дараа жил хэдүүлээ одоо уулзах юм бол энийг чинь гаргаж ирнэ. За тэгээ одоо жинхэнэ нөгөө баримт нотлохотой тий. За нөгөө нэг зорилт чинь болсон нөхөө гэд яриа суух нь яг болж өгвөл нэрээ биччихгүй тий. За тэгээ. За backforce шавхчи Баттега чвэн. За гранины. За энд юу вэ? За юу? Тий болно да. За сайхан хүслээ. Одоо шууд бичих юм тий. Тий. За тэгээд зочдтойгоо хүслээ биччих хооронд хоёр хөтлөгч нь нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгчээ алдаршуулах болно. За тэгээ нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч Сваровский Диэстамат. За Seiko брэнд, Fontorama брэнд.
Merci Granini Juice. Beckford брэнд, Bottega. За мөн Evolution брэнд, Tulip, Evroshi брэнд хамтран ажиллаж Yeah. байна. Ерөнхий ивент итгэж байна тий. Тий. За тэгээд ерөнхий ивент тэтгэгч маань мэдээж Наран групп байгаа. Наран группийн 35 жилийн энэ онд тохиож байгаа. За тэгээд дэлхийн брэндүүдийг дэргэд авчирсан Монголын одоо урдаа ойрох тэргүүн усын групп компаниудын нэг үлээ. Та бүхнийхээ ажил хөдөлмөрт цаашд нь өндрөөс өндөр амжилт хүсье. За мөн яг энэ өдөрш бас өөртөө итгэлтэй 100% итгэлтэй байдлыг бий болгоход тусалж байгаа. Swarovski брендийн хамт олонтой бас нэмэлтээр баярлаа гэж хэлмээр байна. Баярлалаа. Мэдээж бүсгүүчүүдийн бол гайхалтай гоё шүү дээ, тий. Тэглэг яах вэ? За ингээд бичээр болцсон бол манайхан босоод тийм дурын гацуур дээрээ сайхан чимэглээрээ. Тий хамаагүй. Энд бол энд байж болно. Гацуурхан. 12 сарын 30-нд битүү Гацуурхан. болсон байх нь дээ. За Яг зөвөр дунд нь ингээд авчирч байгаа. эднэр үлдчихнэ. Юу ч. За баярлалаа. Тий. За Багнаас санаанд орж байна. Юу санаа мөрсөн? Багнаас санаанд орж байна. Тийм байгаа. Би фэстивалийн бичиг удсан байна. шинжилгээр Шинжилгээр ингээд. За ингээд манай бас нэвтрүүлгийн хамт олон зочдтой нэг ийм онцлог нэг ийм эд зүйлс авчраарай гэж даалгаварсан байгаа. За За учир юу гэвэл энэ 2026 онд луу та бүхний талархсан сэтгэлийг тээгээд одоо хөдлөх гэж байгаа юм. Тэгэхээр 26 онд хөдлөөд та бүхнийг амжилт бүтээлэр тэр сайхан хүслийг чинь арвижуулаа та бүхнийг хүлээж байна. Аюу гоё эдэн ундаа элбэг элбэг байх болтгоо гэд би энэ за болно. За лавга их айхтар тарихтгаа ажиллаж байна. За тэгвэл эхлээд лавгаас эхэлчихье. Манайд бодож байгаараа. За ингээд мөрөөдөл хүсэл одоо энэ ажил амьдрал одоо тийм бүх зүйлийг маань 26 онд одоо арвижуулж бүтээж өгөхийн галт тэргэндээ за манай лавга за юу тээж явуулах вэ? чи одоо тэгэл амьдрал яг энэ шоколад шиг гоё амттай байх болтгоо тий. Ийм гоё амттай. Тэгээд бас 2026 онд манай хамтлаг, манай гэр бүл, манай хоёр найзын гэр бүл, Дикагийн гэр бүл та хоёрдоо ч гэсэн аз жаргалыг хүсье. Тэгээд эдэн ундаа элбэг шоколад мэт ийм гоё амттай сайхан амьдрал байгаасай гэж. За Оршгэ. За тавьчих. галт тэрэг дээрээ тавьчих. За дараагийн. За манай за Батох. За би нэг одоо ингээд за энэ хараа шил авчи. Богц гэдэг шүү дээ. Альбомыг одоо ингээд цуглуулад хийгээд нэг юм нандиндаг юм байдаг шүү дээ. Яг зүгээр миний өөрийн юу юм өчүүхэн дээр яг энэ дээрээс манай Монгол би сая бичлэлтэй хүсэл дээрээс их орон манаас хөгжүүлсэ тий. Сайхан болоосоо, илүү сайхан болоосоо Монгол айл гэр бүл болгон бас аз жаргалтай, эрүүл их байгаасаа одоо эд хөрөнгө бас сайхан зүйлүүдээс дутуу юмгүй байгаасаа гэх тий. Одоо энэ богцсон сайхан юмаа цуглуулж яадаг шиг, харамжуулдаг шиг сайхан байгаасаа бүтээсэ гэж одоо энийг. За монголчууд тий сайлаа бэлтгэхээр саваа бэлдээ гэдэг тий. За тэгээд бүх монголчуудын маань одоо сайлын сав маань уужим том дүүрэн байх болтугай гэж ирсэн байна. За манай мига төрөнөөс хойш яг бэлэн байгаад байгаа тий. За ямар учиртай өгжүү? За гой дурсамжаа хэдэн жил таны гарт байна. Хин өгөө яав ээ. Энэ үү? Энд чинь бас их нандин сайхан зүйлээ бас ингэж бэлэгдэл болгож явуулж байгаа шүү дээ 26 он лугаа тий. Тэгэл их нэртэйгээ хамт яваал авч исэн тэгэл гэр бүлийн бас гоё сонгож өгсөн тийм бүгж байгаа тийм сонголтоо. За тэгээд эрхчил ер нь сайхан айл гэр бүл элэг бүтэн эрүүл их байх болтгоо гэх хамгийн дээд аз жаргал илээ. За тийм. Баярлалаа. Эмэг бол Харин тийм. угаасаа маш их бэлэгдэлтэй бас байдаг шүү дээ тий нөгөө нэг Эмэгтэй хүн. тий эмэгтэй хүн бас нөгөө нэг заавал ер нь нэг эмэг зүх ёстой энэ төр гэж ярьдаг шүү дээ. За тэгээд ийм эрхэн найдан сайхан гоёлоо. Юу гэж бэлэгдмээр байна? Энэ болохоор ийм нөгөө нэг эрүүхээний юу ааз. Тий. Тийм тэгээд
яг энэ саяг ирвэхээ бодож исэн чинь 2025 он яг миний хувьд нэг ирвэхээ шиг юм шиг байсан жил ихгүй. Яг тэр ирвэхээ чинь өөрөө нөгөө юу яд штэ. Нөгөө нисэж ингэж байхдаа эхлээд нөгөө нэг агуултаа нөгөө үүрэн дотроо ингээд нөгөө хөвцөн байгаа тэндээсээ ингээд нөгөө хөгжөөд боловсроо ингээд гараад ингээд нөгөө юугаа тайлан нисдэ штэ. Үгүй шүү. Үгүй. Болж байгаа. Тий. Тэрийг болохоор яг бид нар нөгөө бизнесийн хувьд бол тэгж ярьдаг байхгүй юу? Нөгөө хүн дахин төрнө гэдэг одоо нөгөө өмнөх байсан өөрийнхөө хамгийн супер одоо хувилбарыг гаргаж ирэхийн тулд одоо өмнөх нөгөө сул тал ч юм уу тий одоо тийм алдаа оноо тэр бүх өмнөх юу муу муухай одоо эдний сул тал тэр бүх юмаа сайхан орхиод тэгээд өөрийгөө яг гоо ингээд нөгөө цоо шинээр бүтээх одоо цоо шинээр төрөх гэдэг утгаар хэлсэн шүү дээ. Манай хөтлөгч маань шууд амар. Харин би ч айгүй бас. Шууд утгаар хэлчих шиг боллоо тий. Тэгээд мэдрэмтгий авдаг байхгүй. Тэгээд тэгэж бэлэгдээд. Тийм байна. Тэгээд бүгдээрээ гоё. За тэгвэл Ундика маань болохоор за өөрийгөө болон бүх нэвтрүүлгийг үзэж байгаа монголчууд маань тий 2026 онд өөрийнхөө юм гайхамшигтай шинэ хувилбарыг сайн хувилбарыг дэгэрээ гэж бас бэлэгдэж байгаа юм байна. За баярлалаа. Энэ өрөөд бас сайхан орших болохгүй. За ингээд нэвтрүүлэг маань юу жарах гэж байна. Ингээд бас бидний урилгыг хүлээж авсан зочид та бүхэндээ маш их баярлалаа. 25 оныг одоо дурсамж бүтээл дүүрэн өнгөрөөсөн байна. 26 онд одоо гайхалтай их одоо ололт амжилт те юу сансан 9 цагаа өслөн сэтгэлчлэн бүтгэх юм өрөөж байна. Тэгээд ингээд манай ерөнхий ивент тэтгэгч Наран группийн гарын бэлтгийг та бүхэндээ бэлтсэн байгаа. Ингээд гартуулъя. Дахиад бэлтээ. Ямар их ер нь өгөөд явцдаг байгаа шүү. За энэ чинь явцдаг байгаа. За мэдээж манай ерөнхий ивент тэтгэгч брэндүүдийн маань дээж болсон бүтээгдэхүүнүүд. ямар гоё. Шинэ жилийн минь төргий. Яг. Тэглэндээ бас. За өнөөдөр манай эмэгтэй хөтлөгч маань жоохон хүнддэг шалтгаанаар бас Нарангаан болсон даа. яг ингээд гоё сууж байгаа шүү. Одоо гэхдээ буудуулахад бол босно үстэй. Болсон доо. За тийм. За ер нь одоо өсгөөчүүд ер нь манай Монгол өсгөөчүүд чинь бас л базаа талтай тий. Базаа. Тий. Тэр ч одоо нөө Ингээд сууж идэв. тий. Нөө физикал эйшэ дээр гараа өстэй тий. Ийм л харцсан дор Монгол эрчүүд амьдарч штэ манай жодогийн өсгөө маань сайхан бай. За ингээд энэ өргөлөнд орсыг 26 онд одоо юу санс 9 цагаа өсөл бүтгэх болтугай гэд одоо бодуулъя. За шинэ. Боттега Баярын ширээний хамгийн гол идэ Боттега брэнд. Минэрия. Минь төргий. Вот тэгэл одоо дуулна штэ бүгдээ тий. 2025 Аз За Боттега та баярлаа. Аюулгүй бас Сайхан жил амтгай гоё. За тэгээд энэхүү баярын хундагны үгийг бас эрхэм зочдтой үлдээн. За тэгээд би лагвага бас нэг сайхан үг хэлээсэй гэж хүсэж байна. За баярлалаа. Би тэгээд Батухыгаа сайхан үг хэлээсэй гэж хүсэж байна. За яг нэг одоо хүн төрлөختний одоо бүх одоо баяруудаас шинэ жил хамгийн гоё баяр гэж боддог. Дээрэс нэг одоо манай монголчуудын хувьд маш гоё гэр бүлийн баяр те. Найз нөхдийн баяр. Тийм болохоор бас энэ шинэ жилээр бас одоо телевизийн хооморт монголчуудтайгаа Испаний энэ сайхан гайхалтай хамт олонтойгоо бас энэ бас нэг сайхан дурсамжийг хамтдаа ингээд одоо байж байгаад маш их баярлж байна. Монгол айл бүхэн эрүүл их байг, айл бүхэн илүү бүтэн байг. Тэгээ сайхан ажил амьдрал бүх сайхан зүйлийн төлөө энэ өргөлөөн дарсыг барьцгаая. За тэрүүрээ баталж 2026 Бид билээ. яасан бэ? За ингээд мэдээж эрхэм зочд манд л бас сэгэрлэгээсээ үлсэн сууж байгаа бид бүхэнд бол бас нэгэн уран бүтээлээ өргөх байгаа. Ингээд бүгдээр хамтдаа хүлээн авцгаая. Цар бодраа алхан дээр хайлаа
цаана будаж байна зав цагаан цас шинхээ алган дээр минь хайдаж байна гарухан цас цаасан шүү чамрай минь таринэгэдэ мессеж байна бид хамтдаа Ядан хөвсгөр засан бид хоёр дурлаа Хөнгөн бодолд автан хөгжмийн аялгын үр цагаан хайрцаагүй хан байн вэ хаагцаамгүй хамт баймаар дарахгүй буцахгүй хорон бүж эй хүсэн хүлээсэн заасан ширхэгэн хүлээ шамаага хүлээ олон заснаар хамт насаа элэй харин жүжигэн гоё гэсэн чиний гол дүрдээ зүрх одоноо зохиолж байн цачин хүрдээ би чиний үлэг хүтэн халуун болгож чадан чи бол хүмсэн дундах дэлгэр зүүнний хатан аяархан засан бодрах юм хараад ханамгүй засан дулах юм цахны цаана будаж байна зав цагаан цас шинхээ алган дээр минь хайдаж байна гарухан цас цаасан шүү чамрай минь таринэгэдэ мессеж байна бид хамтдаа цааны цаан зүрх зураад инэ зургийн цом мөгтөө нэгэн селфи нэмээ түйдэ галын дэргэд чамтайгаа вайн шимээ сэржигнэх модын чимээ бяцхан дурсамжаа чимээ мартаж болохгүй дуурлал мартаж болдоггүй дуурсамж төгсгөж болохгүй ихлүүлээд энэ хугацаанд нүлдээ гадаа сайлхгүлээ зүрх цээжин бүлээ бүдгэр өдөр удаанд намайг чимэнд хүлээ сэмсэмхэн цасайлан сэтгэлдээ чамайг айлан гими би гараа надад өгөөч хэсэгэн зурж инэ тухай би бодцоо бидний болцоолаар уцаасан ширхэг шүлжин бүжиглэн сэтгэлдээ би энэ бүхний буулгаад дурсан жандаа үзэлэн хайр тасан зүрхээ би өнгөөр олон зүйлэглээ хаяахан бодол болон шүтгэлээ цахны цаана будаж байна зав цагаан цас шинхээ алган дээр минь хайдаж байна гарухан цас цаасан шүү чамрай минь таринэгэдэ мессеж байна бид хамтдаа цахны цаана будаж байна зав цагаан цас шинхээ алган дээр минь хайдаж байна гарухан цас цаасан шүү чамрай минь таринэгэдэ мессеж байна бид хамтдаа Бидний өнөөдрийн дугаарт мөнхийн рэп хамтлаг залуу уран бүтээлч Өндика нараа оролцлоо. Тэгэхээр яг энэ цаг мөчид сувгийг SBN телевизээр таруулаарай. Ахаад нэг гайхалтай зочинтойгоо та бүхэнтэйгээ урьдчилан залгах болно. Түр баярлалаа.